зүүн өртөөлсөн бидний төв. Ус зүү. Увс аймгийн 100 жилийн ойд зориулан бүтээв. Сайхан. Аян замдаа тавьж. Ажралуу тавьж сайхан байна. Би сайхан өвснөгөө ургаад хавар болоод нөгөө өвснөргөө сайхан байгаа юм шүү. Тий. Саяхаш адундаас 3 гүн өгсөн. Аха. Өнөөдөр 1 гүн өгсөн байна. Оо за. За сайн байцгаана уу? Уул усны дэважин улс нутгийн маань 100 жилөө энэ жил тохиож байгаа. 100 жилийн ойд зориулсан Увс зүү ярилцлагын маань нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол улсын хөдөлмөрийн баатар, Монгол улс болон зөвлөлт толгойд улсын гавьяа тамирчин, шинжлэх ухааны доктор профессор, суран өмжлөх ухааны доктор, Монгол улсын гавьяа тамирчин, даяар дурсагдах далаа даян дархан аврах, орлоогийн Баянмөнх авраг маань оролцож байна. За, аврагтаа энэ өдрийн мэндийг хүргэе. Та минь сайхан авалцж байна уу? За. Сайхан үлдсэн ажил амжилттай. За, энэ удаагийн маань нэвтрүүлэгт бас бид бүхнийг манай нэвтрүүлгийн хамт олныг өргөө гэртээ хүлээн авсан маш их баярлалаа. Тэгээд улс нутгийн маань 100 жилийн тохиож байгаа. Тэгээд таны хүүхэд ахуй насны талаар яриагаа эхлэх үү гэж бодож байна. За би юунууд бол усын зэнгэр гизгатснээр бахарч баяж явдаг. Ягаад гэвэл та бидний төрсөн тэр нутгууд газар дээр байдаг диважин тийм тансаг сайхан тийм гоё юмсаг сайхан байгальтай хүний эрүүл мэндэд шин хөрсөх сайтай гайхамшигтай сайхан хүмүүс төрж байгаас өсөж явж түүхэн бүтээж байгаа ийм нутгаа. Тэгээ байгалийн байдлаа шинжүүл нутгийн улсын өөрийн хотхор гэдгийг хоёр талд нь хашаа хангах гэж хоёул байдаг. Тэр би одоо төсөөлгөн нийтдээ хэлжсэн аав ах хоёр шиг хоёр сайхан төшөгтэй хангаатай ээж эгшүү шиг хэрэгс уус хэрэгс хоёр нууртай ийм сав нутг. Байгалийн зүссэн бүтсэн өлгий. Зүүнний цагт бол битүү ногоон хүчтэй ногоон хэв сажигсан юм шиг битүү. Өвлийн цагт бол 45 градусын тэсгэмгүүд нь тасарсан Кирваргийн хүн амьдхааргүй тийм нутг. Улсын ард миний ахын дэвс өгдөөд сол энэ нутгийг шүтж бишээд амьдэрч ингэж одоо юу дуулдаж хоош ялгамжсан сайхан зан шилтэй хатуу сахилгатай байгалийн хатуу жирийн бэрхшээлийг даван туулдаг. Бүр хүмбүгэд мал нэг хөтөлөд тавьчаатай. Жаргалантад манай увсаас нэг ах малтай нүүж ирээд заргалантад хотхоор газар юулжсэн гэдэг. Тэгээ намаа явж ихтэй ээжсэн тэгээд ингэн хаврын ишгтэлдэх юм болов гэж байсан. Ганц ч ишг хөлөхгүй хавранд малаа ундманд оруулаад хавржаанд гараа утсан байж байсан. Тэгээ энэ мал нөхцөл тийм тавьчаатай хатуужилтай ийм байдаг. Тэгээ энэ маш олон зүйлийг хэмээн ургуулдаг. Энэ тансаг сайхан бүлэг хангаа ус асаа устай ийм сайхан нутг. Энэ диважин урхны шижигтэй сайхан оронд төснөө мэд өхөн байх хэрэгтэй маа. Энд одоо 100 жилийн авах гэж байгаа би. Очиолцсон энд уулзах бах өсчүүд сайхан баярыг бах. Энэ баяж байгаа юм шиг баяр болох бах. Гэсэн бодолтой байж шүү дээ. За төрж өссөн нутгийнхаа хэрэгс сумын талаар айлын хит хөхт болж төрж байсан хүүхэд ахуй насныхаа тухай тэгээ бүхэн орсон дэр түгээ таавалцаж. За би бол 1942 оны юмудаа юм өмнө мэдгч өгдөг төрсөн өдөр 2 сарын 2 ингэж байдаг. Манай эмнэлгийн архив шатчихсан. Тэгээ моржилтэй гэж миний ээж аав хоёрын миний хүн моржилтэй шүү гэж хэлжсэн. Тэгээд 2 сарын 2-нд төрсөн Сүхбаатар гэдэг нэрийг надад эмнэлэг өгчээсэн. Саний Сүхбаатарын сөдөг. Тэгээд би 3 нартай байлаа. Сүхбаатар гэдэг эмнэлгийн бичгэн дээр нутаг аав ээж бол мөнх гэдэг
Тэгээ сургууль соёл амьдрал төгөл Баямаг гэдэг ийм гурван нэртэй. Ийм хүн байгаа. Би тэгээд усааны хэрэгсэн мөндөний жирийн малчингард ястана хоёр идэж хоосондгоо ихсээ 100 гаруй багтаа сайлын хоёр өрөөнэтэй аслагны 6 тэмээтэй тэгээд ах миний аав адуунд гэстэй биштэй хүн байснаа аавны онцлог юм бол 10 сайхан намайтай байд. Ийм л амьдтай адим одоо 5 хүүхэд утхан хүүхдүүд. Тэгээ манай нутаг манай аав ээж бол шудраг энэ юмны үнэн голоор явдаг тийм. Тэгээ манай аавын нэрийг бийсгэлдэггүй, нутгийн ус гэлдэггүй. Жинхэнэ нэр нь шудраг довчин гэж юм байсан. Шудрагын л гэдэг, шудраг гэдэг. Зүгээр нэлээд дүү усуд дайтай гэдэг. Үеийнгийн ус ахуудууд шудраг гэдэг юм нэртэй. Би сургууль судлаа 10 хүртэл аавын нэрийг хэлж байгааг сонсов. Тэгээ сургууль дассан чинь нэрээ бичүүлэх гээд аавынхаа нэр хэлсэн чинь аав бурхнаар явчихсан байсан. Тэгээд бид нэрийг хэлдэг хүнээ хэлдэг сэлдэг усуд ямар шүттэй. Тэгээд яг ээжээрээ өгөлтөө гэдэг. Миний ээж хорлоо гэдэг хорлоо маяг гэдэг сургуулийн бүртгэлтэй зорсон тэргээр явсан юм. Баг байхдаа би хоньор шиг көгнөн хариулна хонь холуун саад манай тийм их сайхан заншилтай 30 тонн 40 тонн холуул ээж сайхан саага тавиад тэгээд ингээд туулаа түлхий ямар жижиг ажил байна бүгдийг хийд готлын багада маргамшилээгүй тэгээд над дээл мэлч гэж нэг над зорьсон дээл готлыг юм байхгүй хамгийн отхон хөгжүүлээс ах ихнийхэн модсон далжин гэсэн юмнууд надад оногддог. Тэгээд тэргийн чи ороод юмсдэггүй. Тийм бас өвлийн зэгтөө сайхан хувцастай. Тэгээд яманаас голттой хоньяас доторчсон. Тэгээд нэг юмтай нэг хідээлтэй. Нэг малгайтай юм хөөхд өвлийн зэгтөө гүйтэн дэвж дөрөв зэгтөө нэг цагаан цуян бу өргөдсөн замстай нэг хөөхд айлмын өргөдсөн юмтай тэгээд ийм л амтны байна. Нэг шилбэр сурны зүгтээ шилбэртэй тэгээд юм байхгүй. Ийм хүнлүүд явдаг бас. Манай хангаагал учраас хазгаагал дандаа яриан барьдаг. Би надад нэг сайхан удаа адуунаас дэл хэвтгэд. Тэгээд хэвтгэхэд би хазгаагал яваад зуухаа явчихад хаяанд очоод гэдэг. Тэгээд унтчихтай зуухнаас цаашаа гаргаж хэвтээ шөн зуухаа явчихад тэгээд. Тэгээд над хаяарул хэвтүүлдэг тийм юм байсан. Тэгээд ихтэй бол манай ээж аав нэг ихлүүлээ байхгүй. Я хайртай аав надсан ихлэх гинэ гэхдээ тэгж одоо буруу юм хийсэн зөв гэж хэлэх гэж байхгүй. Буруу юм хийвэл зөх шийтгэл авдаг. Устгах гэж яриад. Ийм л багасаа тэгээ маллаа хангалттай сургуулаа морунлаа 6 настайгаас мөх бариллаа хүүхдүүдтэй. Тэгээд яг одоо явсаа сургууль аав маань өдөөд бийстэйгээ хоёул ахтаа гуруулах. Тэгээд нэг малаа гээд зөвхөн гэдэг хоньяатай том ихчийнхаа дочгоод. Тэгээд том ихчи нөхөр нь манай хөргөө ахвал мод гэдэг юм байна. Тэгээд модаач тав. Тэгээд мод гэдэг чулуугүй бэлдэг барилгад зуны ногоо мод унагдаг юм. Тэгээд мод гэдэг устаа ажилладаг учраас барилгад ажиллана. Чулуугүй бэлэн завод тосох нь. Тэгээд ямар л ажил байна тэгээд хийдэг. Тэгээд мөнгөсөнгийн чи мэддэггүй тэгээд сүйд сарээс тэгээд төгрөгөд аваад ээжтэй гэж. Ийм байдалтай байж 4 дугаар ангид тусгасан да.
Анх ирэн одоо бүхий спорт дурлахуулсан шалтгаан таны тэр одоо хүүхэд ахуй наснд нутгийн одоо ямар алдартай бөхчүүд байв? Та ямар бөхчүүдийн аманд анх гарчаа бас дээрэс нь анхны цол хаана ямар цол авчаа гэдэг аяг их сонирн байдаг бах. Сонирхмаар санагдав. Би бол 6 настай байлдаж хурдан баруунсан байлдсан 6 настай. Тэгээ хүүхдүүдтэй айлын гадаад байлд нийтэнгийн хүүхдүүд нэг хоёр ах хүүхдүүд байна. Надад тийм хүүхдийн байгаагүй баха. Тэгээд энд дуунаар унцглаа дахиж байлднаад салдгүй тийм хүүхд байсан гэж хэлдэг. Тэгээд чинь одоо жоохон гашаанлог нь бас айл. Хоёр хүүхд байлдаа төрүүлсэн хүүхд нэг ааруулч юм уу? Эмэсэн чихрийг тгийч юм уу? Тарагч юм аyrагч юм нэг хийж өгдөг яа. Тэгээд миний байшаанлаг анхны тэл юм да. Тэгээд юунаас шивэ 10 цагтай байлдаад сумын хүүхдүүдээ төрүүлжлээс бөхдөөртөө наваа сундаа шүүн завуудтай хүүхдүүд байлдаад хонуулаад гэр орно аав ээжүүдээс яач тэгвэл айгаад хаашаа болоод тухурхайлж явсан хүүхдүүд саргал сурах гэдэг нь намайг моёноо зургаж яваад энэ гэдэг хүүхдээ байлдна гэхдээ хургаачгаа явуулсан. Тэгээд өөр багийн нутгтойчод завуудтай баахан хүүхдүүд хонуулаад маргааш нь ирсэн чинь ээж уурлаад айгаад тийм юм болж ирсэн те. Тэгээд энэ намайг бүх болох хүүхдгэл багаас нь тэгдэг би түүнд тэгшгсэн. Би их бол дуртай юм болсон. Таны одоо хүүхэд ахуй наснд одоо нутагт одоо өвсөд гэсэн үг шүү дээ. Энэ алдартай ямар бөхчүүдийг та харин харж ирсэж байна. Би суманда хүүхэд байхдаа бол аймгийн зан орлохоо гэдэг юм байсан. Сумын зан орлох гэдэг юм байсан. Орхийн дүүдээ яндан тавхаа яндан гэж байсан. Тэгээд би ч нэг дөрөвдүгээр ангид ордож ирээд багш нартайгаа байлцсан. Сумын бөхчүүдтэй. Донжоо гэдэг миний багш байсан. Авьяа тогшуулсан. Донжоо багш анангийн багш надтай байлдаа. Нэг баруун хөлөөр эсгэл цогтоор тэр хөлийн зүрх сүүл хайчгаад багшийг хайчгаад би бол шөнөөр гэхгүй. Багшийг хайчсан бодоод тэгээ байжсэн одоо түүнээс дэше аймгийн хэмжээнд яваад очихоор Тамдин асан, Норов асан одоо Улаанбаатар сэрэнд орж энэ өдөр сайхан мөксөд цагаан динамит баруун дүүний гэрээ баруун дүүний одоо Бомбай авгахында ондог өгөх юм байсан. Амиас. Тийм асуудал байсан. За энэ одоо таны бүхэн амжилтууд бол одоо ингэж ирнэ ихэнхдээ бол маш их дэлгэмэл явж байдаг. Маш олон удаа төрүүлсэн давааны амжилт гэх мэтлэн тийм ээ маш бол бас энийг мэдхгүй энээс гадна бас ингэ сонин содон амжилтууд таны өөрийнх нь одоо ингэ өөрийнхөө та өөрөө л хамгийн сайн мэдж байгаа тийм ээ. Тийм болохоор тийм амжилтууд сонин зүйлс юу байна? Бас мэдмээр зүйлс байгаа юм шиг надад санагдтыг. Тий. Би тогтооч төрийн 9 гүртэй цагаан дугуйн тооцохтой хүн бол ямар нэг юм боддог л да. Тэгээ бүсдөгчүүд юу гэж боддог юм бэ? Би бол 10 дахь удаагийн төрөлд тогтооч явахдаа нэг юм бодсон. За би боллаа. Хоёр онтой тоод хэрэглээ 10-ыг. Одоо би Монгол өхийнхэн их аврах хүний одоо сайхан өнжигтэй сэтгэл гаргаж хойч үеийн тэнхрүүлнэ, дэмжинэ гэж энэ зүйтэй байна. Би одоо боллоо гэдэг дийж тойрол явж байна. Тэгээд би тэр бодож ясныхаа дагуу хойдны жил 87 онд 88 онд дөрөвдөлдөд Батайд навыг дэмжиж. Тэгээд Балжинмэнтэй дэмжиж. Түүнээс хойш энэ 14-өөс хойш баг энэс унжиж дандаа хүмүүс дэмжиж ингээд одоо идэгч. Саяхан нэг
тогтоож явах нэг юм бодлоо би зодгон тайлцгаад сүйчийн өдөө тугаан тоож явахдаа би тэгээд наддаг би энэ одоо ямар шүүн юм хийчих вэ? Ямар шүүн амжилт гаргачих вэ? Одоо 8 жил 80 насыг одоо бурхан надад хайллаа тэгээд энэ хугацаанд юу хийчих вэ гэж бодоод энийг нэг дүгнж сэгнэх хэрэгтэй байна. Тэгээд тэр номоо бичиж сууж яваад. Гурван хүү байдаг. Тэгээд хууинд гандагт гурван хүүтэй нийлээд. Тэгээд сонин судалгаанд очиж. Би усын энэ наадамд 38 удаа тэр наадамд одлоо. 252 удаа давсан гэж тоогаасан. Энэнээс бол 7 удаа унсан. Тэрний дөрийн одоо заллуулж унсан. Тэг 9 удаа унсан. 5 жингүүнээс унсан. Тэг бусд нь бол хойшийн дэмжсэн юм байлдаан бай 252 тавааны. 38 төрийн наадамд байсан. За ингээд энэ дотор миний давсан даваа авсан сул залуу хожигаар аваад идэв гэж 6 авраг гаридласан 4 9 зан 3 хасах нэг начны 23 хүн миний даваагаар цул авч байгаа. 6 авраг 23 хүн цул авч байгаа. 23 хүн өндөр цул шүү. Нацсан ганцхууд хасах 3 удаа. За 9 удаа. Аслан гар 4 удаа. Авраг 6 авраг гэх юм шүү. 50 жилээ шууд авраг, 60 жилээ шууд авраг. 8 төрөгийг 2 төрөлөд авраг болно шүү дээ. 2 яваад 6 авраг. Тийм бай. Энэ бол судлагдаагүй анхаараагүй тоолтой. Тэгэхээр би бол эднийг сайхан цуглуулад биччихээ. Би намайг спорт хөгжлийн түүхэн дээр ямар юм байгуулчихгүй би ямар амжилт гаргачихгүй. Хизээ хөдөлмөр энийг хойчийнхэндээ би үлгэрүүлэх дуурайлах. Миний хойчийнхэн нар миний экспорт амжилт дэвтэх гэж би энэ дайсалж сахилгаа сахиж ихтлэн хийж аялдааны хажууд их идэвхтэй хариуцлагатай тавиулах хэрэгтэй би ном бичих хэрэгтэй байна. Тэгээд одоогийн байдлаар бол яг хөө көшөөний гайхамшиг гэдэг нэртэй явж бас өөр нэрх тийм саналууд байгаа. Тэ. Дараагийн асуулт одоо ер нь таныг ингээл танаас ч олон хүн л асуудаг байх л та. Одоо энэ хүүхэд мань бүх болох нь уу? Энэ хүүхдийг хараад өгөөч, үзээд өгөөч гэсэн зүйл аягүй их л байдаг. Ер нь би бас ингээ бүхий өрөөнд танил хүмүүс ингээл тэр аваргаас тийм юм асуучих юмсан, ийм асуучих юмсан, тэр хүүхдээ үзүүлчих юмсан, харуулчих юмсан гээл тэгж л байдаг маш их хүмүүс. Тэгээ ер нь бас энэ цэнхэр дэлгэцээс сууж байгаа хүмүүс ч гэсэн бас одоо ер нь энэ ямар хуу шинж юг агуулсан байдсан бол гэдэг таны үгийг бас сонсхийг хүсэж байгаа. Ер нь бүх хүн бүх болохын тулд ер нь ямар байх вэ? Байгалийн өгөгдөл нь ямар байх вэ? Дахиад дээрээс нь юу чухал 3 төрлийн хүчин зүйл яад гэж та ер нь ярьж байсан би нэг хальт сонсч байсан. Тэрийг бас та нэг манай хүмүүс энэ хүн бол хүнд бол 3 хүч байдаг. 3 хүч. Бидний одоо биеийн ямар хүмүүжлийн онол гэж байдаг. Биеийн хүмүүжлийн онол. Дасгалжуулах ухаа гэдэг биеийн ямар спортын соёл чинь өөр онолтой. Дасгалжуулалтын онол, биеийн хүмүүжлийн онол. Тэр онол заахтаа бол хүнд 3 хүч байдаг. Физический дан, физкультурный дан, психологический дан гэж. Одоо бид орсоор хэлж байна. Тэр бол орчуулагдаад бүх дэлхийн биеийн хүмүүжлийн онолын одоо бүх хүмүүсүүд тэр харгалж байна. Тэр юу гэсэн үг вэ? Физический дан гэдэг бол бэлтгэл хийгээд штанг өргөөд бохвал дэсарваж биеийн хөгжүүлээд авсан ийм нэг хүч байна. Природный дан гэдэг бол байгалаас заяагдан төрсөн удам өгшил энүүгэн залгаж төрсөн нутгаар нөлөөлдөг юм уу? Багын хийжсэн ажил нөлөөлдөг юм, идчихсэн уугжсэн хоод юм уу? Тэр нутагтай хамт ирсэн ард түмэн хүүхдүүд нь үйдэнгийн юм уу? Байгалаас заяасан.
психологийн бодлого гэдэг нь бол яг хөө сэтгэл зүйн хүч гэж. Ийм гурван хүч байдаг. Энэ гурван хүч хүн болгонд байна. Энэ гурван хүч байгалийн хүчгүй хүн байж бол сэтгэлийн хүчгүй хүн байж бол спортоор хичээлэл тэр дадлаг сурчлагын хүчтэй болж явах ийм хүн байж бол ийм хүчгүй хүн байж бол энэ гурвуулаа нэгдэх юм бол дарахаа гэдэг. Тэгээ олимпиад дэхав албатай тамирчид энэ гурвуулаа нэгдсэн байх. Тэр хоёрын нэгдээд нэг нь болоогүй тэрэн дээр дасгал байтгий гэж олж авах хэрэгтэй. Олж авахтаа нөгөө заяагдсан хүчнээс илүү олж авч чадчихээнгүй юу гэдэгтэй ханаал хийж явдаг. Тэгээ бүхэн тамирчин хүн гэдэг нь ийм л тэгээ тэр хүүхдээ үзүүлэх харагчлаа. Хүмүүсүүд нүд хөмсгөн тийм ингээд гэдэг. Би бол эсвэл хоёр гарын көлтөл байж байна. Тэгээд энд бол би даанаа нэг үе. Байгалийн хүч, төрөлхийн хүч байна. Ийм одоо тэгээд сэтгэл зүйн хүч, спортын дасгал сургалтын хүчийг физик хүч болж авах нь бол бэлтгэл дасгал нэлээд. Тэрэн дээр пирамидны зэйдэгэд байгалаас аягдсан юм байна. Байгалийн гişг юу байна. Тэгэхээр би өөрийгөө тэр бодож үзсэн би байгалийн гişг авсан юм байна. Нэгдүгээр удамтай, хоёрдугаар көлнөсгөнгөөж, бороонд орж, наранд халж, тэгээ готлгүй тэр шулууж гişг явна, өргөс гişг явна. Миний хөлөвд нэг байхгүй шүү. Баригдгүй иш хорог тоглож чи бий байдаг юм байна. Хатта хазааруулж байгаа дайрахтай хөлнөвдөд миний хөлөвч туглыг хөлөвдөд баригддаг байх. Тэгээд би түүгээр одоо юу гэж одоо ойлгодог үйл одоо байгалийн хүч. Пирамидны сил. Энэ бол одоо хамгийн олдшгүй тийм нанд юм бас над шингэсэн байна. Тэгээд дээрээс нь татах үтгээсэн. Дээрээс нь үлтгэл хүчний юм хийсэн. Баярлалаа. Энэ юмнууд нэгдсэн гэж ойлгодог. Тийм хөөгтэй шинжиж болно. За бүхэн спортод ягаад ер нь Улаанбаатар хотод анх та ер нь хэдэн настай хүүхэд тэмцээн албан ёсоор Улаанбаатар хотод ирж байв. Хэрвээ Улаанбаатар би яах вэ? Зам харгууч бас хэцүүлсэн байх. Би бол Улаангомын төв хоёр удаа л бас. Сумандаа амьддаг. Тэгээд Ховдаймгаар хангаймаг Улаанбаатар хотыг дуусмаас үзээгүй. Ховдаймгийг маш их одоо сэтгэлдээ боддог газар байсан. Яг гэвэл би хэрэгс мод хийж яхад ховдын машин. Ховд модгүй учраас манай хэрэгсумтай гэрээ хийгээд гойлон дүнс тэгээд манд бүх юм хэрэгсээс авдаг. Самаран байгуут, ачтай байгуут. Тэгээд би ховд гэсэн тийм том машин дээр модачаад юу. Тэгээд дотор сэтгэлд ховд гэдэг нэг юу дотор нэг үсэх юмсэн. Гүмэн чих мод хийлээ ховдод одоо юу хийж байгаа бол тэгээд юу хий яв сайхан маш бол ийм бодолтой хүн тэр байсан. Тэгээд 1960 онд би Матчин суманд додуурын хүүхдээ төрүүлээд аймгийн аврагтай чад. Дараа анх тугай сертификат 61 онд Матчин сууч аймагт байд. Тэгээд Кэтхоныгийн дараа 40 жилийн болоод улстай фьючер даад бол тэгээд сумандын төв заасан. За ингээд одоо хөгтөм айлдад хоёр төрүүлсэн хэрэг суманда. Алтел гэж манад нэг юм байсан. Тэр нэмж байлдаа гэдэг. Тэгээд нэг байлдаад насны хөргөчтэй байлдаад ахтаага нэрсэн. Тэгээд ахнад намайг төлөвлөгээд өөрөө зүйлээд ийм болж ирсэн. Тийм их маягтай бүхий нэг анхны л хэсгэл явж ирсэн. Тэгээ ер нь бол анхны аймгийн цолыг бол Ховд аймагт авчихсан гэж юм дээр байдаг шүү дээ. Тэр бараас тэр мод
Хийжсэн тэр ховдын хүмүүсийг бас яаж ховд өч ямар байдлаар ховд аймагт очиж соловч вэ? Би вакцины сургуулийн 1-р хөвс. Аа. Одоогоор бол 7 төгсөн 8 төгсөн хөвгтэй байна. Тэгээд Улс аймаг нутг руу явах гэсэн мөнгө байдгүй. Тэгээд Сэлэн аймгийн зүүн бүрийн сум. Очмод гээд. Цогцоно гэдэг хүн байсан сумын дараа. Тэр бол Улс аймаг хэрэгсүү хүн. Тэр намаа мод хийдэг байдаг хөвгт байдаг тэтгэдэн хөвгт байдаг гэж дуулаад мод хийлгсэн. Тэгээд аймаа шумуултагаа шумуул гэдэг мэддэг юм чи. Тэгээд мод хийгээд хэдэн төгрөг болж байгаа. Бас 6 найстаа болуулаа. Тэгээд буцсан шөөдөг машин зуугаад ээжтэйгээ уулзгаад амралтаараа өсрөө. Тэгс ховд аймаг даасан чи ховд аймаг 200 жилийн их наад нөгөөд эхлэх гэж байна чи. Тэгээд шөөдөг машинаас муугаа хоцсон. Тэвийн давчиг гэдэг нэг күнэмт ордоо гардаг нэг тийм хүн сууч гэсэн жоохон машин бас тэвэнд нэг жоохон зүгтэй юм байна буугаад. Айлч таны зүгч мэддэг. Тэвээжсэн чинь баашны байсуултаа яриад. Одоо зочдуудын тэвийн газар байдаг гэсэн энэ тэвийн давчид 2 орон ирээд тэр 2 орон дээр бол 3 төгрөг нэг шин 3 төгрөг байд. Унтч болно гэж. Тэгээд хоолунд иддэг газар байд юм уу гэдэг байдаг. Юу хүн дэше хоолноо. Тэгээ хоолноо газар яг хоолчгээ ийд 3 төгрөг оронд унтлаа. 2 ороо байд. Тэгээс энэ холоо бас аймгийн дээрээс хололдоо шаах нэг километр хөхөд. Тэгээ байжсэн чинь машин ирдэг юм. Тэгсэн Улс аймгийн багчуд. За. Жижигхэн 53 машинтай 51 гэж. Жижиг машин байсан. Тэр машинтай ирж юм байлдаг. Уулзлаа. Намдаг гэж миний бас садан дээр аймаг атсан мэт тэгэнтэй уул. Гэхдээ юу хийж байгаа бэ чи? Гэхдээ ингээд шүүдэг машин хосол газ байна. Байлчгээ машин босхгүй өвсөрөөгээд. Тэгээд улсын багчууд нийлээд авсан. Тэгээ барилдаа тавдаа начин бач. Аймгийн начин. Сайн зодон төгөө шүү. Тэгээ маргааш надад үсэн маргааш өвсгийнхаа бөхчүүдийн машин зоод улаангомын төрч. За та гэрүүлийнхээ талаар бас видеохонд ярьж одоо баг 65 жил баг. За би бол яг одоо Батцэрмийн сургууль байхдаа сурагчдын зөвлөлийн дарга, байрны зөвлөлийн дарга гэсэн албатай том бичтэй болохоор биээс баг сургууль суугаад ангийн дарга болсон. Тэгээд энэ жижигхэн дарга бол ийм тужгээж байсан. Нэгдүгээр ангиас нэг ширээн дээр сууж исэн гэж. Bütün сурагчийн ширээн дээр сурагчдын зөвлөлийн даргын ширээн дээр уйл хамт суугаад. Ингэж ясан охин тэсний охин Дэжива гэдэг хүнтэй танилцал. Тэгээд 60 он гэдэгт хоёлаа цаашдаа амьдрал сурах юм байна гэдэг юм шийдчихсэн. Тэгээд 60 он тэр шийдснээ бол одоо 65 жил халин сууж. Сайхан байна шүү. Тэгээд одоо тэгээд энэнийхээ өгсөн цааг уучгаад тэгээд хоол юулог тэгчихээр энийг идэвлээд нь битгий болохгүй ихэд зэрэг ойлгочих юм. Үгүй таны одоо багш дасгалжуулах миний багш энэ одоо юу юм ээжч болох эгч болох дүүч болох багшч болох тэгээд гүний мэдлэл байна да. За энэ Улс аймгийн өвсөн бөхчөө энэ өвсөөс ер нь одоо яагаад ингэж бөхчүүд их төрдөг талаар одоо энэ өвсөн бөхчүүд ер нь бол яг дээхэн үед бол газар орон хол болоор энэ наашаага хот руу ирж усын нааданд барилдах нь бас ер нь ховор байсан талаар ер нь ном сонин дээр байдаг тийм ээ. Одоо сүүлийн үед ирдэг зам харгуу сайхан болсноос ш өвсөн бөхчүүд. Тэгээд дээр үед даншиг долоо шүү даншиг наадам болдог гэдгийг чинь мэддэг байх.
ганц үеийн яваад төтлөө мартаа яваад даа хөрөө ганцгууж байгаа мэдлгүй өнгөөр кентид очих явж байсан. Тэгэхээр 10 засгийн наадны барилдад ирлээ гэсэн тийм усууч байдаг юм. Энэ усаас одоо ер нь энэ бөхчүүдийн их төрж байгаа нэр нь юунд байна? Та хоёрын юу гэж нутгуурны онцлог байна уу? Нэгдүгээр байгальтай байх. Байгаль бол энэ хатуу ширээ уураа бисгалтай. Энэ төвчээтэй, энэ тэнхээтэйхэн хүн амьдрахаас биш. Тэгзгүй нэг захын хүн амьдээд байгаа биш. Байгалийн ширээ уураа бисгалтай халддаг, görдөг. Хоёрдугаар бол тэ баруун Монголын хүмүүсийн зан суртахуун. Их шударга, шулуухан. Тэрнийг зоригтой ачаа усуулчуд. Тэрийгээ дагаж бас тэндээс гიშ гэртэж байна. Хоёр нуурын ус, гурван гол том гол тэнд усанд орсон ажигласан. Хоёр гурван нэг том хангаа байна. Бас элсэн сөд өөрөвдөөгөө халах Монголын ихэлсэн их байгаа шүү. Тэгээд байгалийн бүтээгдэхүүн дараа нь ургамал маш олон төрлийн ханх хөтчийн 400 гаруй төрлийн энэ ургамал байдаг гэсэн юм байна. Тэгээд тэрийг идсэн малын сүү тэнхээлэг, тамирлаг тийм мал шүү. Тийм мал идэж. Тэрний сүйгийг нууж махын идэж. Тэгээд увсын ард түмний зан суртахуун. Ер нь одоо амьд тэмцэлтэй. Таны одоо шаггүйхэн нөхдөд биш үү дээ. Тий. Ер нь ламдаар бол аяхгүй ч гэсэн амар унахгүй нөхдөд нэ. Күнд буужиг гэж юм мэдгүй. Тэсийн ойдлоо та нэг хин аваргыг үлээ нэг аваргыг дагуулж ирсэн нэг тийм яриа өрс тэр үнэн үү? Үнэн. Би төвдөн дөрж аваргыг сумынхаа ойд. 40 жилийн ойд сумын. Тэгээ би одоо усын астан байдаг зам байдаг. Төвдөн дөрж байгаа их найз. Хэрэгсэн ард түмэн төвдөн дөрж байгаа гэж гэж. Би авч утсан. Тэгээд энд дээрс хэлжсэн. Би танад нэг 2000 төгрөгийн ханд үзүүлсэн бол нэг хүнд 30 мянган огдох юм байна. Тэнд дөрхөн би төвдөн дөрж байгаа авсыг үзүүлчихвэл хүн болгоно одоо нэлээд таасаал авч улсад одоо тэрүүсийн гайх биш даврхан биеэр харна гэдгийг сайхан завшаа гэж. Энэ аварга авчиж шүүгээл алгаташуулж ирсэн. Тэгээ тэрнээс эргээд төсөөр орно гэж төстөчүүлээд төсийн наадад бас төсөөлөд юмсэд дэвж шавууд цолын дуудаж. Тийм байлтай байсан юм байна. Таны одоо төрж өссөн нутаг Хэрэгс сумын одоо бас настай хүмүүсээс дуулж ирсэн юм байна. Одоо бор хайрхан дээр одоо манай аваргыг одоо ирсэн үед бол ингээ сайхан бороо орж өгтөж авдаг. Ер нь явсны дараа үргэлжилсэн гоо шиврээ бороо орж ирсэн гэсэн тийм юм яриаг 2-3 минут өмнөөс сонсчихсон. Тэр талаар та ярьдаач. Би нутагтаа эндээс 12 удаа хайсан байхаа нутг руугаа. Тэгээд намаа очихоор бол бороогоор өгтөж авдаг. Би их баярд. Зарим жил их сайхан шээсэн сайхан бараа 2-3 хоног бараа орохгүй байж. Тэгээд зарим жил ширээ бараа 1 цаг ор. Ийгуугаа 1 жил нэг ширээ бараа ороод бид нэр баг өстө машинаар усаа явчих юм шиг аймаг хийс ултаагаад чинь ийгуухаар аюут. Том жолоонууд явж байна. тэрний машин зогтох юм одоо чи кемч байгаа юм. Тийм бороорлаа тэгэл гацаа. Нэг л удаа би очихдоо хэрэг нүүрдээ бороос. Тэ усны улданда бор хайхна уул тэрх суу хоочин дээр орд. Тэгэл бидний өснө чийд.
байгаль дэлхий намайг хүлээж авчаа нэг л зүлэг дээжийг өргөөл эдээ удааныхаа дээжийг өргөөл ёслос үлднэ хороохтой нутагтаа очиход. За энэ жил одоо уулсны дуваажийн өвсөн цэнгэр хязгаар юм байна. 100 жилээ болж байгаа. Тэгээд одоо дэлхийн өнцөг улам битбайгаа өвсчүүд болон Монгол орон даяар тархын суурьсан өвсчүүд энэ нутагтаа төржс нутгийнхаа хойд оролцох ёстой гэж ирэн хонтой боддог. Та бас ингээд дэлхийд даяар тархын суугаа өвсчүүдтэй бол монголчуудад энэ сайхан ойн мэндчилгээг хүргээч. Тэгэхээр энэ өвсөн 100 жилийн хойд энэ төржсөн бүхэн их баха. Аргагүй одоо хүний сэтгэл хоргодмаар нутгшүүдээ төржсөн энэ үед бол их сайхан байгалийн үзэгдсэн бүрдсэн олгүй бурхны шинжтэй сайхан их олон нууруудын савгаад дээд их далаач байсан юм билүү. Одоо Монгол улстай байдаг сайхан нуур гол ширүүн голууд өссөн сайхан ийм шүдүү зантай тийм арт эндээ их тассан байдаг. Цэнгэр нутгаандаа би бол нэг хэсэг бол хоч нартай байлаа. Хөхтэнгэр гэдэг хоч нарт. Тэр аварганы биний далаанаас биш болгоснаа төлөхтөн тэгжсэн. Яасан юм хөхтэнгэрийг хийсэн ажил шүү дээ. Тэр намайг хэлж байгаа. Би нөө далбаатай хамт татчихсан юм байна. Тэгээд бидний нэг сногсэн одоо тийм нутаг. Тэгээд энэ сайхан одоо 100 жилийн хаа гэдэг үнтэй хүн болгоно таарлаад байд, хүн болгон гэлээ тэмдэглээд байд. Тийм ой бишээ. 100 жилд бол одоо улс төрийн хувьд, эдийн засгийн хувьд, хүний одоо нас үеийн хувьд, амьдрал ахуйн хувьд одоо асар их хугацаа олон үе шаттай хуйлтай өсвөл явагдсан. Энд дагаж хөгжиж байгаа. Улс нутгийн хөгжлийг харна. Улсын ардын амьдралыг харна. Улс нутг төрж өссөн бидний өгдөөд ямар заншилтай, ямар хэв маягтай, ямар юм шүтдэг ардтан байж вэ? Дээдсийнхээ үйлсийг харна. За ингээд одоо их олон хүн цуглах байх гэж бодож байна. Одоо энэ бүхий байшаангны хувьд хурдан морины байшаангны хувьд бол нэлээд том бидний мэддэг шахуутаа тийм шагнал зарлж байна. Тэнд би залуу байсан бол зодгоо авмаар дац зодгоо гэсэн. За ингээд тэр сайхан устгах яа тамаар баясгалтай сайхан наацгая гэж би хэлмээр байна. Тэгээд өвсийнхөндөө нийт ардмэндээ монголчуудаа гадаад дотоод сууж байгаа бүх залуучууд иргэдтэй баян мэнд хүргэж аль жаргалтай сайхан энэ хамгаалан өсөн зовлонгоо өнөөдрийн асууж амьдраасаа гэж ярьж байна.